Ерөнхийдөө өөх мах хоёр гэдэг чинь хоёр өөр шүү дээ. Нэг тослог. Тослог их байх тусмаа эсэлт нь хурдан явагдаад тэгээд муутах чанар нь их байдаг. Одоо хяманд жишээлбэл муу мах хэргэлдэгэ гэдэг хүмүүс боддог. За яг наадах чинь миний бүр үнэхээр асууя гэж бодож байсан. Гэтэл хям гэдэг юм чи ямар өөхгүй мах орчих хэвээр. За. Өөхгүй мах байх хэвээр. Өөх их байх тусмаа нөгөө өөх нь нисэлдээд амархан муудан шүү дээ. Тэгэхээр хям сайн мах орох хэрэгтэй. Гэхдээ тэрийг өөхийг ялгах хэвээр. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлээ чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдэхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярилцлага үзье. За сайн уу манайхаа өнөөдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдрийнхэн дугаараар нэг эргэлзээтэй сэдвийг хэдүүлээ барьж аваад эргэлзээ тайлнаа. Тэгэхээр баяр болохлээр нэг зүйл болдог те. Баяр болохлээр баярын ширээн дээр идэж уух юмны дунд заавал нэг зүйл байдаг. Бидрийг бүр баг байхаас өнөөдөр хүртэл байгаа зүйл. Тэгээ явж яагаад баруунаас орж ирсэн мэдээлэл дундуур за дээрэс нь манай улсад бас зарим нэг мөчөд олон нийтэд хүрсэн мэдээллийн дундуур бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг хяам болон зайц гэдэг эдгээр зүйлс маань эрүүл мэндэд буруу нөлөөтэй гэдэг ойлголт төрчихсөн явж байгаа. Гэсэн ирнэ дэлгүүрийн лангуун дээр байсыг хിവэрэл байгаа. За тэгээд энэ бол бас яг судлаад үзэх юм бол тийм юм уу үгүй юм уу гэдг нь нэлээд сайн тайлбар хэрэгтэй сэдв болж таарсан. Тэгээд энэ сэдвэр хэдүүлээ өнөөдөр ярилцсан. Тэгээд баггуу мэдээллийг аавна. Энэ сэдвээр ярилцахаар мах боловсруулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Хүнс комплекс компани ерөнхий захирал Оюун Туяа ярьсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За хоёлаа эхлээд яагаад энэ зүйлсийг асуудалтай вэ гэдгийг олон хүмүүс одоо өөр өөрийнхөө ойлгоцсон явж явах магадлалтай. Тэгэхээр яг энэ дээр дотоодод хийсэн хяам болон зайцтай холбоотой судалгаанууд байдаг хэсгийг нь бол би мэдэхгүй байна. Гэхдээ миний олж мэдснээр тухайн зүйлс дотор нитрит гэдэг зүйл агуулгдсан байдаг учраас энэ хүний биед муу гэдэг ойлголт төрчихсөн юм байна. За тэгэхээр нитрит гэж юу юм бэ гэдгийг хоёлаа тайлбарлаж эхлэе. За нитрит гэж бодсвол хортой юу хортой. Гэхдээ энэ маханд яаж нөлөөлж байгаа вэ гэхээр махны хадгалалтын хугацааг хурцсах зорилттой. Тэгээд энэ бүтээгдэхүүн энэ бол 1 тонн хяманд хуурайгаараа грамлж хэрэглэхэд зөвхөн махандаа 75 грамм орж иж энэ үйлчлэлийг өгдөг. 1 тонн маханд 1000 кг маханд 75 грамм ордог. Тэгтээ хуучны үед бол энийг усанд найруулад 5 литр усанд найруулад тэгээ миллилитрээр нь хэмжиж хийдэг гэсэн. Тий. Одоо бол тийм байхгүй. Одоо хүмүүс улаан өнгөтэй бол арай улаан өнгөтэй хям байл нитрит нэгтдсэн гэдэг. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол тэгж хэрэглэхэ байлаад удаж байна. Давсанд нитритээ нөгөө уусгаад одоо йодчулсан давс гэдэг шиг нитриттэй давс гэдэг давсыг хэрэглээд хүнсэнд яг хэдийн хэмжээний давс хэрэглэх ёстой. Тэр хэмжээгээр нь давсныхаа уламжаар нь махандаа хийгээд тэгээд хэрэгэлдэг болсон. Уламжийг яаж тааруулах вэ гэхлээр одоо хэдийн хэмжээнд одоо 75 грамыг одоо 1 тонн маханд хэдэн килограмм мах давс хэрэглэх үү гэдэг хэмжээнд нь тааруулаад хийцэн гэсэн. Тэгээд найруулад тэгээд давсныхаа хэмжээгээр хэрэгэлдэг болсон. Тэгээд ихлээр давс нь их шорог их хийцэн байл гэдгийг байдал ярина. Гэхдээ тэрэн дээр бол бас хэдэн хувийн агуулмж нитритийн давс байна гэдг нь бас янз бүр байдаг. Тий. За тэгэхээр таасаа яриандаа дуртлаа штэ. Нитрит хүний биед муу юм уу гэж. Гэхдээ пропорцийг нь зөв тааруулах юм бол болно гэж та сая тайлбарлах шиг боллоо. Тэгэхээр
махан дүүнийг ашиглахдаа махыг буюу тэр тухайн бэлдэж байгаа бүтээгдэхүүнээ удаан хугацаанд хадгалахын тулд энийг хэрэглэж гин гэж ойлгож болох уу? Болно. За хэр удаан хугацааг бид хэрэглэж байгаа лээ? За тэгэхээр мах өөрөө зүгээр энгийн температурт байхлаар дороо модчдаг шүү дээ. Аа. Тий. Гэтэл бид нэр одоо энэ дээр улаан өнгөтэй болгож ийн гэдэг чинь энгийн бүтээгдэхүүн болгоод тодорхой температурт бас хадгална тэр чинь. Тэгтээ тэгж одоо бүр энгийн мах байхдаа яаж моддог тэрэн шиг модохгүй гэсэн үг. Тий. Хям гэдэг бүтээгдэхүүн өөрөө дотор олон янз байдаг. Тэгээ тэрний дээр чиглэг өндөртэй байх тусам бол хям өөр хадгалтай хугацаа ба чиглэг нь бага байх тусмаа тэр хям бүтээгдэхүүний хадгалтай хугацаа урт байдаг. Хуурай байх тусмаа. Хуурай байх тусмаа тий. Нотлог байх юм бол чиглэг байх тусмаа мууддаг. Муудна. Тий. Тэгэхээр ерөөсөө энгийн хэрэглээнд байдаг махны хадгалтай хугацааг уртсгаж өгж байгаа л гэсэн үг. Тийм байна. Тий. Тэгэхээр махандх уургийн хэмжээ одоо тухайн маханд агуулгдчихсэн байгаль дээрх одоо органик хэлбэр дээр нь байхад хүний биед хэрэгтэй зүйлс нь багасдгүй эсвэл хим хэмжээндээ ижлэгэн агуулгдд юм уу? Ижлэх штэ. Ижлэх штэ. Эсвэл махны уургийн хэмжээ ямар байх хэвээр яг тэр хэмжээгээр л байна. Зөвхөн юунд тийм өөх бас ерөнхийдөө өөх мах хоёр гэдэг чинь хоёр өөр шүү дээ. Нэг тослог. Тослог их байх тусмаа одоо эсэлт нь хурдан явагдаад тэгээд муутах чанар нь их байдаг. Тий. Одоо хяманд жишээлбэл муу мах хэрэглэдэг гэдэг хүмүүс боддог. За яг наадах чи миний бүр үнэхээр асууя гэж бодчихсон. Гэтэл хям гэдэг юм чи ямар өөхгүй мах орчих хэвээр. За. Өөхгүй мах байх хэвээр. Өөх их байх тусмаа нөгөө өөх нь эсэлдээд амархан муудан шүү дээ. Тэгэхээр хямд ямар болохоор хямын сайн мах орох хэрэгтэй. Гэхдээ тэрийг өөхийг ялгах хэрэгтэй. Тий. Өөхийг ялгаад дараа нь амт одоо ингээд хям дотор ингээд өөх явж байдаг шүү дээ. Тэр чинь ялгаад нэмэлтээр нь тэнд нь өөхийг хийгээд өгжил өөхтөг хям болгож байгаа болохоос яг өөрийнхөө хадгалтай хугацаа одоо яг жинхэнэ махандаа бол өөхгүй мах хямд хамгийн сайн гэсэн үг. За. Тий. Мах өөрөө өөхөн тус шингэхгүй махан тус шингэнэ. Гэтэл би дөрөв сая ярьсан чанмал хям, бодлогот хям гэдэг нөгөө чиглэгийн хэмжээг нь ярьсан шүү. Тэгэхээр чиглэгийн хэмжээ мах өөрөө өөхгүй байж ус шингээх чадвар нь өндөр байдаг. Өөх ихтэй маханд ус шингээх чадвар нь бага байдаг. Өөрөөр шингээхгүй. Тэгэхээр нөгөө өөх ихтэй юм чи ус нь шингэхгүй дээрэс нь тэр махан дээр чинь нөгөө бүтээгдэхүүн хийхлээр чинь одоо ингээд тэр өөх нь амархан эсэлдэнэ л гэсэн үг. Тий, энгийнээр хэлэхэд. За. Би бас нэг зүйл дээр дахиад хариулт авъя. Хоёлаа ер нь удаан хугацаанд хадгалахын тулд нитрит хэрэгэлдэг хэлсэн. Гэхдээ хэр удаан гэдэг дээр та нэг тоо хэлээч. Бид нэр ер нь үйлдвэрлэгдсэн хугацаанаас нь хойш хямыг хэдий хугацаанд бид нэр за энэ бол миний бие тоор үзүүлэхэргүй байна гэж авах хэрэгтэй. За ерөнхийдөө тэнд тусан одоо ингээд явахад хадгалтын хугацаанд зөвхөн тэр нитрит гэдэг бодис үйлчлэхгүй. За. Температур. Тэр махыг хадгалж байгаа температур. Хамгийн чухал байхгүй. Хадгалж байгаа энгийн махыг бид нэр удаан хэрэглэхийн тулд хөлтөөдөг тийм үү? Гэтэл зүгээр энгийн цэврээс махыг удаан байлгахын тулд тодорхой температур байх хэрэгтэй. Махны хамгийн сайн хадгалт одоо цэврээс мах хөлдөөхгүйгээр удаан хадгалах температур 0-4 градус. Энэ градуст. Дээрэс нь нитритийн давсыг хийгээд бүтээгдэхүүн хийгээд энэ бүтээгдэхүүнийг цэвэр орчинд хийгээд явах юм бол энэ бүтээгдэхүүн удаан хадгалах чадвартай. Нөгөө талаас махад хэдийн хэмжээний чиглэг агуулсан. Одоо чанмал утлагт гэж ярьж байгаа бүтээгдэхүүн дээр чанмал хям одоо чиглэг өндөртэй байдаг нь одоо усыг шингээж өгдөг. Тэр ус нь ийм нөгөө дулаан боловсруулалтынхаа явцад тэр ус нөгөө температур махныхаа температурыг бууруулахын тулд тэнийг ялтсан мөс болгож ашиглаж тэгээд махныхаа температурыг бариулж агаад тэгээд бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Тэгэхээр ганцхан нитрит гэдэг бодис бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй маа. Өшөө тэр махыг хадгалж байгаа температур гэдэг юм чинь бас бүтээгдэхүүнд нөлөөлнө гэсэн үг. Үйлдвэрлэгчдийн зүгээс тухайн хямнуудыг хуурай болон чиглэлгээсээ хамаарат янз бүр хийж штэ. Тэгэхээр ер нь хэдий хугацааг та
температурыг энэ зөрчөөгүйгээр тий тодорхой яг шаардагдах температурт нь хадгалж гин гэж үзэх юм бол энэ хям энэ хүрээл дуусаа гэж хэлэх үү. За Хоногоор ерөнхийдөө хуучин бүр дээр үеийн одоо хэд бол жинхэнэ нөгөө хар бээр, зулаан бээр, давс гэдэг ингээ хийдэг байсан хугацаа бол богино байсан. Одоо жишээлбэл чанал хям энтергээд бол одоо манай стандартаар бол 7 хоног, 10 хоног. Бид нар 7 хоног байсныг 10 хоног болгочихсон. Эдгээр энэ дээр юу нөлөөлж байгаа вэ гэхээр өшөө тэр бүтээгдэхүүний нөгөө боловсруулалтын савлгаагаас гадна боловсруулалтын температур хям бүтээгдэхүүн 72 градуст болсон гэж үздэг. Ер нь 70 градусаас доош температурт бол хямыг болоогүй. 72 градусаас дээш температур 72 градус болгосныг ерөөсө дулаан боловсролт хийгээд гүйцэд болсон. Энэ үед бол одоо тэр микроб, бактери энэ бүгд тусдна. Энэ бүтээгдэхүүнгээ битүүмжлэлтэйгээ 0-оос 4 градустай байх юм бол хадгалагдах юм бол 10 хоног хадгалагдаж болно. Өшөөд дээрэс нь 6-аас 8, 8-аас 12 гэдэг ингээд температур нь өсөх тусмаа бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа богиносно гэсэн. За саяны үйлбэрийг давтаад нэг сонсороо ухраагаад яагаад вэ гэхээр бид нэр амралт зугаалгын цаг эхэлж байгаа. Хамгийн өөрт ойрхон хэрэгэлдэг зүйлс бол хям зайцууд байдаг. Тэгээ бид нар хөдөө авч явдаг. Авч явахдаа ямар орчинд хадгалж авч очоод хэд хонож байгаа. Тэгээд тэр хоног дотроо байгаа юугүй юу гэдэг чинь таны хадгалж байгаа температуртай шууд холбоотой болохоос биш тэр хоногийн тоотой бас биш байх нь шүү дээ. Хоногийн тоо бол тухайн температур дотроо байх хугацааг ярьж байгаа. Тэр температураас гараад тэр хоног дотроо байна мэн гэдэг бол тусдаа өөр ойлголт байна. Тэгэхээр саяны энэ дүрмүүдийг зөрчиж хэрэглчээд эрүүл мэндэд асуудал үүсгэлээ гэж харах юм бол та өөртөө л одоо гомдох хэрэгтэй болох нь шүү дээ. Би бол тэгж ойлголоо. Зөв буруу. Тий. Одоо манай дэлгүүрүүдэд бол одоо 6-аас 8 хэмиг хадгална гэж байгаа. Дэлгүүрээ хадгалахдаа лангуун дээр байх. Тэр гормоо барьж ийн үгүй юу гэдэг бас аюул чухалтай. Дараа нь хэрэглэгч өөрөө тэрийг гэртээ аваачаад тэр температуртаа байлгаж чадчихэв үгүй юу гэдэг. Ерөнхийдөө бүтээгдэхүүн өөрөө бүтнээрээ дулаан боловсруулалт хийгээд гараад бүтнээрээ л тэр температураа барьж ивэл хадгалалтаа байрна гэсэн. Тэрийг зүсчээд хөргөчөнд хадгалчаад одоо өндөргөөс хадгалж ингээд тэрийг муудцсан энэ муудцсан хям байна гэж хэлж болохгүй л гэсэн. Зүсээд хэрэглэгдсэн бол тэн дээрээ та зүсээд хэрэглэсэн бол одоо тэд 24 цаг 48 цагийн дотор хэрэглэж болно гэсэн юм. Гэхдээ температураа л бас хөргөчөндөө барих хэрэгтэй. Одоо ерөнхийдөө хэрэглээ ямар болж байгаа хүмүүс үйлдвэрүүд бол бүр жижиглэн савлгаанд юу гэхээр хүн задлаад шууд хэрэглэдэг. Тийм үү? Удаан хадгалах шаардлагагүй. 1-2 удаагийн хэрэглээнд зориулсан савлгаануудыг хийдэг болсон. Өшөө дээрээс нь хадгалтын хугацаа уртцаж байгаа бас нэг юм бол вакуум савлгаа, газын савлгаа, эсгийн савлгаа гэдэг юм савлгаанууд одоо бол махан бүтээгдэхүүн дөр өргөн хэрэглэгдэж эхэлж байна. Тэгээд тэр бол манад бол хамгийн өргөн хэрэглэж байгаа вакуум савлгаа. Тэгтээ тэр вакуум савлгаа нэгэнт уудан дотор хийсэн ш. Температурыг ойрон барихгүй бол тэр эрсдэлт. Нээсэн л бол тэгэл. Тий. Манайхын хэрэглэж буцаад уутандаа хийчихэл ингээд ил тавьчихдаг тийм үү. Тэгэхээр эсэргээрээ тэр муудах нөхцөл бүрдэж байгаа. Тэгэхээр нөгөө эрсдэлтийн хүнсний бүтээгдэхүүн гэдэг нь яалтчгүй өөрөө мөн байна л да тий. Хүн өөрөө тэр хадгалах гормыг өөрчилснөөс өөр үр дагавар гарч болох гэдэг нь шүү дээ. Тий. За бас нэг зүйл. Хямыг бид нар яалтчгүй л аваад дунд нь хэрэгжилж байгаад үлдснээ хадгалдаг. За энэ бол байдаг зүйл те. Энэ бол нэг зуршил болцсон учраас солиход айгүй бэрх. За хөргөчн дотор оруулаа хийлээ. Тэнгуут тэр талд нь өөр задгай заяа. Сонгон, кимчи, бусад зүйлс тэр дотор байна. За тэгээд тэдгээр зүйлс нь хоорондоо уралд ороод янз бүрийн бидний танихгүй өөр зүйлсийг бүтээх тийм боломжтой юу. За та энэ дээр яг мэрэгжлийн үний өнцгөөс. За бас л температурал ярина. За. Температурал барь. Эсэлд орох магадлал өндөр. Тэгвэл тэр эсэлтэнд орж байгаа температур орчны температур тэр хөргөчнийхээ температуртай ер нь хадгалах температур
хэдэн градус 6-аас 8 градус хамгийн бага 4-өөс доош градус бүр одоо тэрийг л хадгална л гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө эсэлт хязээ болох бол бас л өндөр температурт л явагдана. Тэгэхээр тэр температур гэдэг бүтээгдэхүүний хадгалж байгаа температур гэдэг бол маш их чухал. Дээрээс нь тэрэн дээр хүн задлаад хэрэгэлсэн бол дээрэл дуусна хэрэглээл ингээд явах нь бол удаан хадгалахгүйгээр хэрэглэх нь бол зөөлгчлээ. Ер нь тэр хадгалж байгаа хадгалалтыг чинь даагаад байж байгаа юм чинь тэр нитрит гэж бодсоч шүү. Тий. Нитрит гэдэг юмыг бас хэмждэг. Хүмүүс их вэ нү? Энэ их ихтсэн байх гэдэг. Нүдээр хараад тэр хэмжих боломжгүй. Би чинь хүмүүс шууд нүдээр хараа хэмждэг болцсон юм байна гэж ойлгоод байгаа. Сүүлийн хүмүүсийн хараа сайжраад. Тий. Гэтэл юуны махаар хийсэн бэ гэдгээс шалтгаалаад тэр өнгө чинь гарч ирж байгаа. За. Үхрийн махаар хийсэн бол бараа үхэр адууны мах чинь тийм үү? Сул тэр тэндээс бол илүү бараа өнгөтэй болно. Гахаа дахианы махаар хийсэн бол арай цайвар болно. Тэгээ хүмүүс чинь нөгөө жоохон гоё үхрийн махан хяамаа эн чинь нитрит нэгтцсэн байна гэдэг байхгүй юу? Гэтэл нитритийн ихсэн үү багасна уу гэдгийг хэмжиж л тогтооно. Тэгээ өнгөөр биш тий. Хэмжигтэй яадаг гэхээр ерөнхийдөө би 1 тонн маханд 75 г орно гэсэн байна шүү дээ. Гэтэл тэрнийг одоо лабораторийн шинжилгээгээр шинжилээд нитритийн одоо хэмжээд хитэд байна гэдээ гаргадаг байхгүй юу? Ерөнхийдөө стандартаар бол 0.5% байх хэвээр. 0.5. Тэгээ 0.5% нь тэрнээс хэтрэхгүй байх хэвээр гэж байгаа байхгүй юу? Гэтэл 0.5 нь яаж гарч ирэв? Өөрийнхөө нөгөө үйлчлэгийг үзүүлээд илүү гарсан нь 0.5%-аас хэтрэхгүй байх хэвээр гэж. Тэр үйлчлэгийг өгөөд. Тэгэхээр одоо бол манай үйлдвэрүүдийн өндөр тэр хитрнэ гэж байхгүй. 5 биш одоо бүр 2 3 хэтрэхгүй болцсон. Тэгэхээр тэр бол нөгөө 5-аас хэтрүүл аюултай гэдэг цагаан 50-50-д өгсөн байна шүү дээ. Тэгэхээр одоо дарсандаа хийгээд ингээ хэрэглээд одоо лабораторийн шинжилгээг ороод хвчлэн манайх дээр бол 0.2-3-аас 0.2-3-аас хэтэрдэггүй. За энд нэг юм мэдээлэл байна. Боловсруулсан махан бүтээгдэхүүн, хям, утсан болон давсалсан мах зэрэг олон улсын эрүүл мэндийн байгууллагын анхаарлын төвд байдаг сэдвүүдийн нэг юм байна л да. Тэгээ энэ байгууллагын хавдрын судалгааны агентлаг нь IARC гэдэг байгууллага ингэсэн юм байна. 1-р бүлгийн канцероген гэж одоо англи руу оруулаад тэгээ энэ нь удаан хугацаанд тогтмол хэрэглэвэл бүдүүн гидсний хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг нотолсон гэсэн байна. За тэгээд энэ боловсруулсан маханд ашигладаг нитрит, нитрат зэрэг нэмэлтүүд нь ходоод гидсний замд аминуттай гэсэн байна. Уралд орж нитрозамин гэх хорт нэгдлийг үүсгэдэг нь тогтогдсон гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр за одоо хоёлаа юу руу орох гэж юм гэхээр та сая хэрэглээ болвол эрүүл байх боломжтой. Зөвхөн тэр хям авсан хямаа тодорхой одоо температурт нь хадгалж зөв хэрэглэх юм бол гэж байгаа. За хоёлаа сая нэг удаагийн хэрэглээ ярьлаа шүү дээ. Одоо энэ дээр яаж юм гэхээр удаан хугацаанд хэрэглэх юм бол гэдэг буюу байнга хэрэглэх юм бол гэсэн агуулга орж ирж байна. Энэ дээр ер нь бид хэр одоо сэргэг энэ дээр одоо хэр зүйтэй мэдээлэл гэж харах хэрэгтэй байна. Өмнө нь бас яг энэ нитритийн тухай мэдээлэл анх нийгэмд дэлгэгдэхдээ бас л дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө гэдэг нэр дор манайхан тархсан тохиолдол байдаг те. Мэдээч хэрэг хүнсний ямар ч бүтээгдэхүүн зохистой хэрэглээл гэж байх хэрэгтэй. Тий. Европт, Оросд энэ төр бол хям бүтээгдэхүүн бол маш өргөн хэрэглэдэг шүү дээ. Тэр удахад махыг түүхэгээр нь хэрэглэдэг. Тэнд бол аюулгүй юу гэхлээр бүгд хяналтанд ор те мах нь ирүүлгээд ингээд хэрэглэнтэй. Мал нь мах болохоос өмнө эрүүл орчинд байгаа учраас. Тэгээ мах нь одоо эрүүл ахын шаардлага хангасан тэр орчиндөө бэлтгэгдээ тэгээ түүхэгээр нь хэрэглээ суртсан. Манай нөхцөлд бол бас тэр хэцүүлдэ. Гэхдээ одоо би яг энэ таны өөрөө чи асуултанд юу гэж хариулах гэдэг нь бид нэр зохистой хэрэглээгээр л хэрэглэх ёстой. За зохистой хэрэглээгээр л хэрэглэх ёстой. Ямар ч өөх тос мах одоо сайн талч буун талч.
Тэгэхээр Гэхдээ мах өөрөө уурга шүү дээ. Тий. Огт хэрэглэхгүй бол хүн уурга өөр ямар нэг өндөгч юм өөр юмнаас авна шүү дээ. Тэгнь. Тий. Хүн бол махнаас уургийнхаа хэмжээг авч байгаа. Тэгэхээр тэр зохистой хэрэглээгээ дутагдвал одоо бас уурга дутагдвал бас сул тал болно шүү дээ. Зүгээр нитритик гэдэг ийм бүтээгдэхүүн өөрөө ийм нөлөөлж байна гэдэг судалгаа байгаа бол тэрийг одоо ёстой тэр эрдэм шинжилгээд бүр ийм сайн нотлогдсон юугаар л гарах байх. Гэхдээ би бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаан дээрээс юу гэж харж байсан гэхээр мах өөрөө шарж хэрэглээд хэтэрхий түлэгдсэн одоо махан бүтээгдэхүүн идэдэвэл тэр хортой хүний эрүүл мэндэд хортой гэдгийг бол судалгаагаар гаргаж ирснийг бол уншижсэн. Тий. Юун дээрээс би зүгээр эргээд хям зайц хоёрын ялгаа руу явъя гэж бодлоо л доо. Заримдаа зайцыг нь бол бүр муу махаар хийдэг юм аа. За хямыг нь болохоор маханыг хоёр ангилчих шиг болж байгаа. Энд чинь нөгөө нэг хүмүүсийн дунд байдаг амаас ам дамц яриа штэ. За хямыг бол нэг тэр махаар хийчин. Зайцыг бол тэр махнаасаа бүр муу махаар хийдэг учраас наа чин бүр муу гэдэг тийм онол явж байгаа. Зайц гэдэг нь бол нөгөө би хям чинь өөрөө дотроо чанамал утлагт давхар утлагт гэдэг ингээд англигдчихж байгаа яг махаар хийж байгаа. Тэгэхээр чанамал гэдэг нь чиглэг өндөртэй. Зайц өөрөө тэр чанамал төрөлтөд орно. Чиглэг өндөрт. Жишээл 100 кг мах ороход тэн дээр өөрт нь 20 кг, 30 кг мөсийг хийж өгөөд тэгээд тэрийг шингээж өгч байгаа байхгүй. Тэр ямар байх вэ гэхээр өөрөө нөгөө өөхгүй мах чинь шингээж өгнө. Нөгөө зүгээр хям гэдэг нь болохоор 100 кг одоо ямар хямаас шалтгаалаад утлагатай юм бол 100 кг мах ороод 80 кг бүтээгдэхүүн юу гэхээр чиг алдчих шүү дээ. Чиг алдчихаа чиглэг багт учраас хадгалтай хуцаа орт. Нөгөөх нь одоо ингээ махныхын ширхэг харагд хям дээр чи махныхын ширхэг нь ингээ харагдана. Тэгэхээр хар ингээ бодтой хүн харж байгаа өө энэ мах юм байна. Нөгөөх нь болохоор зайц нь болохоор өөртөө тэгэж усыг шингээж өгж байгаа учраас ширхэг нь мэддэхгүй. Тэгэхээр хүмүүс нүдэрээ хараад энэ ширхэг нь мэддэхгүй юм чи дотор нь юу ч хийж байгаа юм бэлээ гэдэг утгаараа аюултай гэж. Гэхдээ хям дүүргэгч гэж юм байна. За. Дүүргэгч юугаар дүүргэгч хийж болох вэ? Яаж тэр мах өөртөө тэр усыг шингээгээд ийнү гэдэг асуудал байгаа байхгүй. Өөртөө яаж усыг шингээд ийн. Үндсэндээ өөртөө мах өөхгүй мах л өөртөө тодорхой хэмжээний усыг шингээх чадвартай байдаг. Тэр тусмаа одоо нарийн жижиглэх тусам. Хуучин бол би хамгийн сайн нэгдүгээр сортын мах л айгүй сайн ус шингээдэг юм байна гэж өөрөө бас бодож дандаа ингээ хямд аль болохоор гуйныхаа махыг ингээл нөгөө булчин махаад аль болохоор ингээ ялгаад ингээд идэг байсан чинь эсэргээрээ булчин мах чинь өөрөө бас коллаген тийм үү тэр булчин холбогч идүүд өөрөөсөө ус шингээх чадвар бас өндөр. Тэгээд үндсэндээ бол тэр нарийн ширхтийн өндөр бол одоо булчин өөртөө шингээх чадвартай тэр юмнуудыг холбогч идүүдээ бас хийгээд тэгээд тэр усыг шингээлгэж байгаа. Мэдээч хэрэг ус их хийх тусам тэрэн дээр усын барих одоо нэмэлтүүдийг хийж ингээд докторжуулж өгдөг учраас өгдөг. Тэгэхээр тийм юм хэрэгэлдэг болохоор энэ ч хор хийж ийн гэдэг. Гэтэл ямар ч хүнсний бүтээгдэхүүнд тэрний одоо жишээлбэл ус шингээх чадварыг барих гэдэг юм докторжуулагчдыг сүүлийн үеийн технологиор бол хийдэг болсон. Бүх хүнсэн дээр тодорхой хэмжээгээр хийдэг болсон. Тэгээд тэр эдний агуулмж хэрэг вэ нү гэдгээс л одоо хортой хоргуул гэж ярих бах та. За дараагийн бас тодтогох ёстой нэг зүйл нь яг одоо хүртэл таны ярьсныг сонсох юм бол бид нэр эдгээр бүтээгдэхүүнийг идэхэд орчны температур бол маш чухал гэдгийг ойлгочлоо. Гэтэл зайцыг бид нар идэхдээ хадгалах температураас нь гаргангуудаа шууд шарж боловсруулж идээд байдаг. Зайц маань одоо шууд хэрэглэх бэлэн бүтээгдэхүүн байна шүү дээ. Гэтэл тэрийг гадуур хальсын ч авч хэрэглэдэг хүмүүс байна. Хальстай нь шараад ч хэрэглэдэг хүмүүс байна. Тэгэхээр яг энэ дээр та бүтээдэг хүнийх нь хувьд яг аль гормоор нь идэх нь зөв зүйтэй шарах явцад тэнд бас өөр эрүүл мэндийн эрсдэл эрүүл мэндэд халтай байж болох ус эрсдэлд орчин бий болж гин үү? Үгүй шүү дээ.
Харин шарах тусмаа тэр чин температурын боловсруулалт нь өндөр болоод тэгээд тэр харин тэр микроб юмнууд нь бүр устна гэсэн үг. За. Тийм. Тэгэхээр Нитрит зайц төрөг. Нитрит бол 130 градусаас дээш градус задардаг. За. Тэгээ хортой байцсалаар. Тэгэхээр одоо нэг би юу гэж хэлэх вэ? Зүгээр хайруулын таван дээр шарахч гэдэг юм уу те? Усан дотор халааж хэрэглэх энэ төр бол зохистой хэрэглээд зөв. Ерөнхийдөө чанар төрлийн бүтээгдэхүүн болж игэл халаагаад хэрэглэж ийл. Тэр баруунд энэ төр бол ерөн зайц энэ Оросд энэ төр бол зайцыг дандаа халааж хэрэглэдэг шүү дээ. Бид нэр л одоо зүгээр ингээд хэрэглээд байгаа болохсон ш. Тэр бол халааж хэрэглэдэг. Тэгвэл илүү гоё шүүслэг, илүү бүр гоё болдог. Эргүүлээд тэр зайцыг халааж хэрэглэх хүмүүс чинь тэр чинь өөрөө нэг чиглэг өндөртэй учраас боловсруулалт нь бүр хэрэглээ нь ямар явах вэ? Боловсруулалт хийчихээ шин дээр нь хөлдөөчөөд тэгээд дараа нь тэрийг халаад хэрэглэх юм бол жоохон шүүслэг нөгөө чиглэг ихтэй бүтээгдэхүүн өөрөө бас их хөлтгөлөрийн дотор нь талс дүүсдэг. Тэр нь нөгөө бүтээгдэхүүндээ одоо шүүслэг байдлыг гаргацдаг. Зүгээр удаан хадгалъя гэж бодож ивэл тэгээд дараа нь халааж хэрэглэдэг бол би удаан хадгалах юм зүгээр хөлдөөч. Тэгээд дараа нь халаагаад усан дотор халаагаад шараад хэрэглэж болдог. Бүтээгдэхүүн. Тэгэх юм бол илүү удаан хадгалж болно гэж. Би санаж ин баруунаас орж ирдэг зарим нэг зайцнууд байдаг. Ийм бидрийн хилдгээр бид нарын хилдгээр варены савтай дотроо шингэн усан дотор байж идэг шүү дээ. Тэр яаж тэр одоо эрэхтэй температурын зөрүү мөрөнд орцсон байдаг болов бид нар бол мэдэхгүй шүү дээ. Тэр чинь илүүрийн лангуун дээрээс л авч байгаа. Тэр чинь бол бас л консервлж байгаа нэг хэлбэр байна. Тий. Консервлж байгаа хэлбэр нь юу гэхээр дотор нь уусмал хийгээд, давсны уусмал хийгээд тэгээ өндөр даралтаар тэрийг усан дотор нь болгочихж байна гэсэн. Тэгээд битүүмжлийн алдаг дулахгүй тэгээд консервлж байгаа хэлбэр. Тэгээ үндсэндээ бол хэдэн градуст ер нь ариутгал бол пастеризац, стерилизац гэх температураар ялгаатай. Тэгээд удаан хадгалах тусмаа стерилизац 120 градус, 26 градусаас дээш градус тэрийг дулаан боловсруулалт хийсэн консервлсэн бүтээгдэхүүнүүд чинь тэр шүү дээ. Тэгэж одоо хадгалтай хуцаг хурцсан юм. Тэгээ боловсруулалт хийсэн гэсэн. За жинхэнэ учир мэддэг хүн ирсэн байгаа учраас би өөртөө зориулаад нэг зөвлөгөө авчи. Би ер нь бол яг саяны мэдээллүүд дээр үндэслээд хям хэрэглээг удаж юм л да. Ер нь хям зайц эдрийг хэрэглээг. Харин стужи идэх туртай. За стужны дараад нь ярэ. За та надад зөвлөж хамгийн чанартай хям гэвэл та яг алийг нь хэлв. Та яг одоо өөртөө идэх дуртай дээрэс нь за би бол хямыг харахтаа уургал гэж хардаг. Мах. Тэгэхээр би махан дотроос юу хүлээдгүү тэрийг л идмээр байна. Буюу надад уураг хэрэгтэй байна. Би уураг ахиухан авъя гэдэг. Би зорддог. Гэхдээ амт тэр дотор чинь ингээд өөрийн гэсэн зүйлс байгаа шүү дээ. Тэгээ та түрүүн бол яриандаа дурдсан перц те халуун ногоотой энэ тэрэг янз бүр юмнууд байсан. Тэгэхээр ингээд мэдээж тэнд технологи байгаа. Хям дотор ямар амт зориулж хийсэн болоод надаа таалагдах уу гэдгийг бол та мэдж байгаа шүү дээ. Тэгвэл та өөрийнхөө хувьд хамгийн чанартай хям гэвэл юу налийг нь хэлв. Ерөнхийдөө би өөрөө бүх хям дуртай. За тэгж болно. Тийм байж болно. Гэхдээ юунд зориулж ямар хям идэх вэ гэж. За. Тий. Наа чи одоо гоё болж байна. Тий. Жишээл хотдогд би бол одоо зайцал хэрэглэнэ. Тэгнь. Тий. Гэтэл би зүгээр талхан дээр тавиад идэхэд бол би хагас сутлахтай ямиг идэх дуртай. Хөдөөхээр одоо аваад явгал муудахгүйхэн давхуртлахтай юм. Бүтүүтлахтай юм өөрөө манайхан одоо яг бүтүүтлахтай юм чиглэг багтаа хатуу байх тусмаа. Гэтэл манайхан одоо дэлгүүр дээрээс энэ хадгалтай хугацаа дууслаа гэдэг ингээ ирж байгаа. Нөгөө чин чигээ алдаад бүр ингээ чигээ алдаад ингээ хатцсан байгаа. Гэтэл би бол өөрөө сайн хям ямар хям хадгалтай хугацаагаа дааж чадчих байгаа муудаагүй тийм хямыг л горимта хатаж чадж байгаа хямыг л би сайн хям гэж л. Хүмүүс бол амтны хувьд бол би ер нь бүр гоё амтыг бол давхар утлахтай хямнаас л гарна шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Бүр давхар утлахтай хямыг бүр ингээ нэмгэн зүсэд
Одоо энэ платер гэж хүмүүс засаад Тий. байгаад тий. Чизмис олон юм болоод. Тий. Тэн дотрын чинь тэрний амт та нар чанамал хямыг хагас хутлын хямыг амтлаад үзтээ. Яг бүр стенер час хийсэн амтал тий давхар хутлын хямыг Тэгдэг шүү дээ. Тий. Юу одоо Тэгээ уяг уяг байдаг шүү дээ. Тий. давхар утлагт нь илүү уяг байдаг ч юу? Тий шүү дээ. Илүү тослог одоо ингээл нөгөө тэр юу гэхэлт ингээл тосон дааварлаа жинхэнэ ингээл хатаал тийм үү. Тэгээд гараад ирж байгаа. Тэгээд тэр жоохон юу гэж ингээ аваад итгэхлээр чинь тэгээд баг нөгөө зайдс эцнээс чинь хэд дахин илүү ингээд илүү амттай тэгээд уяг байдаг ч. За хоёлаа сая насан турсан та бид хоёрын тухайд л ярьлаа шүү дээ. За хүүхэд идвэл тохиромжтой хям гэвэл тустай байх юм уу эсвэл саяны яг л ижлэхэн одоо амт мэдрэх талаасаа дуртайгаа сонгох хэрэгтэй юм уу? Би бол хүүхдийг илүү зөөлөн чанарын хям айдэл гэж зүйл. За. Тэр зайдс энэ тэр зөөлөн чанарын тэр халаагаад идэх. Тэр халаагаад идэх талаасаа Чанж боловсруулснууд нь тий. Тэгээд идвэл би одоо хүүхдэд илүү сайн л гэж хэлнэ. За бас нэг хов байна. Баруунд одоо энэ их хям хэрэгэлдэг газруудад байгаа хадгалтын хугацаа, Оросд ч гэсэн байгаа хадгалтын хугацаа хамаагүй өндөр байгаад байна. Манай стандартаар харьцуулахлаар. Зарим нь 60 хоног гэж дууллаа. Тэгснээр манайд л болохоор 10 хоног байгаад шүү дээ. Манай мах чанартай болохоор тэгж байгаа юм уу? Энэ ямар учир байгаа болоод тентхийн хоногийн тоо хамаагүй өндөр 60 гэдэг чинь 6 дахин их энэ айгу том зүрх байгаа байхгүй юу? За энэ дээр ямар тайлбар байгаа юм бэ? За энэ дээр бол ерөөсөн анхан түүхэд л өөрөө эрүүл ахуйн шаардлага хангасан мах байх хэвээр. Ямар ч бохирдолгүй зөв цуцлагаас технологийн дагуу төхөөрсөн технологийн дагуу сэврэж ангилж гаргасан тийм махал байх хэвээр. Тэгж хийсэн бүтээгдэхүүн өөрөө хадгалтанд эцсийн хугацаанд нөлөөлнө. Тэгээ үйлдвэрийн мэдээж хэрэг үйлдвэрийн орчин нөхцөл тий. Тэгээд би бас гадны зөвлөгөөнөөс бас зөндөө асуудаг байхгүй. Яаж одоо яг манад нэг асуудал нь юу гэхээр үндсэн түүхий идуулах мах маань үйлдвэр агаар төхөөрөгдсөн байх ёстой. Тэр барих яг одоо дотоодын тэр тусмаа Монголын дотоодын зах зээл дээр үйлдвэр агаар төхөрсөн мал юм байхгүй. Малчид л одоо хөдөө хээр төхөөрөөд ирсэн бохирдлогтой мах. Төхөөрөх стандарт хангаагүй. Стандарт хангаагүй. Дийлэнх олгон тийм байна уу эсвэл бүгд тийм байгаа юм уу? Манай Монголч чи ерөнхий экспорт нь гарч байгаа чинь л үйлдвэр агаар төхөөрөгдөж байгаа. Дотоодын зах зээл дээр малчтын өөрсдөө нь оруулж ирж байгаа мах бол үйлдвэр агаар төхөөрөөгүй шүү дээ. Танах яа дээ? Бид бол бас ер нь импортоц мах хэрэглэдэг. Дахины мах хэрэглэгддэг. Сүүлийн үед бас Primate компанида бас үхрийн махын нас хэрэглэж бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж бас нийт төрлөختөд гаргаж байна. Тий. Аль болохоор үйлдвэр агаар төхөрсөн малын махыг л хэрэглэдэг. Одоо бол дээрэс нь ямар шаардлагыг үйлдвэрлэгч нар тавиад байна уу? Тэгээд төр тавиад байна уу гэхээр үйлдвэр агаар төхөрсөн малын махыг худалдаанд гаргаач. Энэ үйлдвэрүүдээ малчид үйлдвэрт малаа өгч төхөөрүүлээч гэдэг шаардлагыг л тавиад байгаа. 2022 онд үйлдвэр агаар төхөөрөх махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өрдөгдөх техникийн зохицуулалт батлагдсан. Тэгээ энэ батлагдаад 2 заалтыг л арай болоогүй байна. 25 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлье гэдэг. Тэр техникийн зохицуулалт юу гэхлээр ерөөсөө малчин өөрөө юу хийх хэрэгтэй. Махны одоо сүлжээнд одоо малчнаас ахуулаад худалдаанд хүртэл ямар одоо горим барьж явах хэрэгтэй юм бэ? Горим барьж явах хэрэгтэй юм бэ? Ямар техникийн зохицуулалт мөрдөх ёстой юм бэ? Малчин яаж мал эмнэлэгтээ үзүүлээд яаж үйлдвэр дээр хацраад тэгээ үйлдвэр яаж ямар шаардлагын дагуу төхөрөх ёстой? Тэрийг боловсруулах үйлдвэр нь яаж үйлдвэр нь ямар байх ёстой? Худалдаанд бүтээгдэхүүн болсныхаа дараа худалдаанд ямар байх ёстой гэдэг техникийн стандарт байгаа юм байна. Тий. Тэрийг дагаж мөрдөхгүй байна. Тэр техникийн зохицуулалтаар бол 25 оны 1 сарын 1-ээс үйлдвэр агаар төхөрсөн малын махыг худалдаанд гаргасан байх ёстой. За.
Тэгээд та ёстойг хэлчихэд байгаа болохоор нэг тэр нь болохгүй байгаа юм шиг мэдрэж төрөөд. тий болохгүй байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр хүчит шонхор зах дээрээс очиод та нар үйлдвэр байгаад төхөрсөн мал юм ахыг идэж байгаа үгүй шүү дээ. Малчин өөрөө хөдөөхээр бойсон маха нэг агуулгад хадгалчаад тэрийг оруулж ирээд зарж байгаа. Өнөөдөр ч гэсэн хүчит шонхор захын одоо тэр тээвэрлж байгаа нөхцөл хүртэл шаардлага хангахгүй л байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ шат чинь үндэс маань өөрөө муу байгаа учраас шаардлага хангаагүй учраас эцсийн бүтээгдэхүүнд одоо бас ингэж нөлөөлж байгаа. Би энэ сэдвийн өрөөнд судалгаа хийж байхад Казахстанд болсон нэг нитритийн агуулмжаас болоод нас барсан хүүхдүүдийн тохиолдол уншсан байхгүй. Тэгсэн чинь шалтгааныг энэ гэд бичсэн байсан. Яг тодруулсан байлээ. Яасан гэхлээр нитритийн агуулмж хэтэрсэн байх магадaltaй гэж судалгаа хийгээд үзсэн чинь мах бэлтгэх зураа буюу саяны таны процессын алдаа уг нь бол маха бойлох төхөөрөх процесс нь өөрөө эрүүл явчих юм бол хяам болох үе нь бол асуудалгүй байна л дээ. Тэгэхээр яг энийг бид нэр бүх үе шатанд нь энэ стандартыг хангаж гимэн лангуун дээр нөгөө цэвэр бүтээгдэхүүн өрөх гэдэг нь шүү дээ. Тэгээ сая миний асуусан асуулт энэ рүү очичдөг нь манай хадгалах стандартын хугацаа бага байгаа нь энэ асуудлаас болоод та бага байгаа гэж хэлж байгаа. 2007-2019 оны хямны стандартыг би ажил хэсэгт орж ирсэн. Тэгээд эндээс бол хамгийн өргөн зах зээл дээр хэрэглэгддэг хямнуудыг ингээл 3 лаборатори дээр зэрэг шинжилээд харьцуулж харж ирсэн. Тэгээд харахад бол ерөөсө бид нэр амьдаа тэр Оросын стандартаар 60 хоног болгочих нь үгүй юу? Юунээсээ байна уу гэл ингээл харахад харьцангуй том үйлдвэрүүд нь дээрээс нь ISO баталгаажуулалт хийсэн үйлдвэрүүд нь бол микробын тов нөгөө хэддэг хоног дээрээ микроб нь үржиж гин үү гэсэн эмгэг төрөгч илэрч гин үгүй юу гэдэг ингээл лабораторийн шинжилгээгээр гаргасан ингээд хугацааг нь уртсах гэд үзэж байгаа байхгүй юу. Тэгээд бид нэ тэн дээр хагас сутлахтай бүтээгдэхүүн тэр үедээ бас ингээ вакуумд савлагддаг болцсон. Тэгээ үнэхээр вакуумд савлагдж 30 хоног байна уу үгүй юу гэдгийг үзэх гээд ингээ зах зээл дээр нэлээд хэдэн компаниуд нь тэдний ингээд зах зээл дээр масс борлогддог бүтээгдэхүүнүүдийг авч жагаад ингээд шинжилж үзчихсэн. Тэгээд шинжилээд ингээд үзэж яхад бол ерөөсөө 2007-ны стандартаас уртсан. Гэхдээ ерөөсөө тэр 60 хоног дээр очихгүйсэн. Тэгээ сүүлдээ бодоо. Ерөөсөө ингээд хараад байсан чинь бид нэг 7 хоногор уцгаж чадсан. Вакуумтсныг бид за 1 сар болгоход болох юм байна гэдэг ингээд стандартаар оруулж ирсэн л да. Тэгтээ тэндээс ерөөсөө 60 хоног болох гэсэн. Тэгээ сүүлдээ бодож ерөөсөө л үндсэн түүхийн хэд маань бохирдолтой мах бид нар боловсруулж байгаа учраас юм байх юм байна гэдэг дүгнэлтэнд л хүрсэн. Тийм учраас бид нар эргүүлэл ерөөсөө хөдөөхээр одоо малчин малаа төхөөрдөг малчин малаа л малдаг. Харин үйлдвэр ухсаагийн сайжруулаад тэр ноолорынхаа чанарыг сайжруулах махныхаа гарцыг нэмэгдүүлэхдээ тэр тал дээр л малчин ажиллах хэрэгтэй. Тэгээ малчин үйлдвэрт малаа нийлүүлдэг, үйлдвэрийн аргаар төхөөрсөн малын махыг худалдаанд гаргаалтай ангилдаг. Энэ шатруугал уул нь 25 оны сарын 1-ээс орцсон байх хэрэгтэй. За ойлгочлоо. Окей, наа чи нэг тийм асуудал байгаа юм байна. Халаал мах гэж яриад байдаг тийм. За халаал махны өөрийнх нь тэр бойлж байгаа аргачлал нь манад хэр одоо элбэг дээрээс нь хэрвээ стандарт гэж байдаг бол тэрийг хангадаг тийм үйлдвэрүүд бий юу? Одоо тэрийг ерөнхийдөө үйлдвэрүүд бол тэр аргыг одоо халаалаар төхөрч байна гэдгээ бол одоо баталгаажуулаад заашгүй сертификат авсан байх хэрэгтэй. Тийм үйлдвэр Монголд байгаа. Байгаа юу? Байгаа. Тэгтээ хяман дээр энэ нөлөөлөх үү? Нөлөөлнө. Халаал хям гэж байна. Байгаа юу? Тийм. Халаал өөрөө ямар байх вэ гэхлээр нэгдүгээр гахаа биш байх хэрэгтэй. Гахаараг байх хэрэгтэй. За ойлгомжтой. За халаал өөрөө төхөөрөхдөө севс цус хоёрт бохирдог байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хамгийн нэг номерын юм бол нөгөө уншилгаа уншсан байх хэрэгтэй. Нөгөө мусульман шашин чинь нөгөө мөрөглөөр ингээ уншдаг. За тэрийг одоо бид нар яг би нөгөө мал төхөөрөх үйлдвэрт богино хугацаанд ажилласан. Тэгээд тэр үед бид нар яг энэ халаалын сургалтанд сууж яхад бол тэр амтныг хороохдоо өөрт нь юуч мэдрүүлэхгүй, өвчнийг мэдрүүлэхгүй байх хэрэгтэй гэж. За тэгээд нөгөө талаасаа
тэр гулууз маханд ямар нэгэн сивсим цусаар бохирдог байх хэрэгтэй. Нэг 3 дахь арга нь бол ерөөсөө нугсыг бүтэн цэвэрлдэг. Ерөөсөө гулуузыг голоор нь хуваагаад яг нугсыг ингээд бүтэн цэвэрлэн булчиргаануудын бүгдийг аваад ингээд тэгээд яг технологийн дагуу өштдөг процессын явуулаад тэгэл дараа нь ингээд шулахад бол ширээн дээр бүр цусч гарахгүй. Одоо манай халаал мах хамаагүй илүү хамаагүй цэвэр эрүүл тийм. Юунаас хамгийн их бохирдож ийн вөхлөр цус. Манайх чинь цуслага муутай идчихэж байгаа шүү дээ. Тэрийгээ нөгөө манайх амтагдаад байдаг тийм үү? Тэр цус чинь одоо бүх биеэр явж байгаа учраас тэр чинь одоо цуслагаагаа муу хийж байна. Энэ өөрөө махныхаа хадгалтай хугацаанд нөлөөлдөг. Хадгалтын горимд тэр чинь бохирдол гэж үздэг. Тэгэхээр халаал бол ерөөсөө тэрийг бохирдсан байх юм бол заашгүй 7 удаа ингэж угаасан байна, ингэж цэвэрлсэн байна гэдэг юм ингээд дараалалтай. Тэгээд тэрнийхээ дагуу цэвэрлэгээ хийж заавал одоо тэр нь халаал болдог. Одоо манайхаас малын мах гадагшаа экспортлох бүрэн боломжтой гэд ер нь бол их л олон жил яригдлаа. Зарим нэг нь бол манай дотоодын махны хэрэгцээ, махны тоо толгой нь хятадын одоо хэрэгцээг хангаж гүйцэхгүй энэ төргээл айгүй олон л онл явлаа л да. Тэгээд бүр манайхаас араб руу ч гэсэн мах зөөх гэж байгаа бизнесмэнүүдийн сурагч гэсэн дуулаад ирсэн. Тэгээ энэ ер нь өнөөдрийн байдлаар та энэ салбарт нь байгаа хүний хувьд хэр амжилттай экспортлогдож байгаа юм мөн Монголоос ер нь хичнээн компанийн зах зээл рүү, гадны зах зээл рүү махыг бэлтгэн нийлүүлэх төр ажиллаж байна. Чанар шаардлагыг хангаж чадж байна уу? За тэр тусмаа халаал аргаар мал төхөөхөд заашгүй худалдан авагч талаас одоо Осман лам нь тэгээд малын эмч нь өөрсдөө ирж хяналтаа тавьдаг. Тэндээс бол би тэр бол маш зөв алхам гэж би харж байгаа. Тэндээс манай үйлдвэрлэгчд маш хэмиг сурж байгаа. Заашгүй. Тэр шаардлагыг хангаад гарч чадж гин гэдэг бол тэгээд мэдээч хэрэг манай малын мах амттай бэлчээрэх учраас тэгээд тэрэнд нь бас одоо илүү сонирхож байна. Сүүлийн үед бол Иран руу маш их хэмжээгээр хоньны мах гардаг болсон. Тэгээ бид нар бол одоо эндээс юу сурах хэрэгтэй вэ гэхээр бид нэр малын эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй. Өнөөдөр тэр Осман шашин тунгууд бол төлөг авч шít. Тэгэл бид нар яах гэж тэр заавал эр хонь болох гэдэг юм. Тийм үү. Тэгээд олон жил тийчих ямар хэрэгтэй. Тэрний оронд одоо үйлдвэр ухсаагийн сайжруулад тэр төлөг байхад нь эдийн засгийн эргэлтэнд оруулаад бүр тооцдог, төлөвлөдөг байх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэрэн дээр бол нөгөө мал нь малчтад байгаа болохоор тэрийг төлөвлөхөд айгүй хэцүү. Гэтэ соёлын ялгаатай үзэл баримтлал орж ирж байна. Малчид өөрсдөө нэг өөр бүх энэ юмд бол малчдыг бас сургах хэрэгтэй байгаа юм. Одоо малчид бол бидний бүх юмны суурь болоод байна шүү дээ. Нөгөө арьс, ноос, үс бүгдээрээ нөгөө мах бүгдээрээ нөгөө малаас гарч байгаа бүх дайврын чинь үндсэн малчин болоод байгаа байхгүй. Бид нар одоо малчтал чадахчлах хэрэгтэй. Тэднэр нүдийн юм үзүүлэлт нүд тайлж тэгээд өөрсдөө малынхаа үйлдвэр ухсааг нь яаж сайжруулж болдгийг, яаж өвчгөнгөө байлгах ёстой юм. Тэгээд яаж байнгын нийлүүлэлт хийдэг болох юм. Одоо өнөөдөр манай уламжлалт аргал гэж байгаа бид нар яагаад заавал намар зөвхөн төхөрөх ёстой юм. Тийм биз дээ. Малыг маха бэлтгэх ёстой. Малчин өөрөө тэгээ малчин яагаад заавал 3 сар малаа тураах ёстой. Тэрийг зүгээр ингийн байх ёстой юм шиг тий. Турах ёстой. Туранхаа одоо турдсан юм чинь ингээд тураахгүй тэр үед нь ч ихэнх борддог байх ёстой байхгүй юу? Мах юундээ махны үн яагаад өсөд идэггүй? Хөлдөө мах одоо хадгалсан мах тодорхой хэмжээ байлгах шинэ мах гарахгүй учраас шинэ мах баг гарч байгаа учраас шинэ махны үнээр үн тогтогдоод тэгэл өнөсөд байгаа шүү дээ. Тэгэхээр байнгын шинэ мах гардаг юм тогтолцоог бий болгож одоо бүр эрс өөрчлөх хэрэгтэй байхгүй. Уламжлалт арга байна. Зундаа намар намартаа одоо сайхан бэлчээрлүүлээд тийм үү. Тэг өвөлд нь 3 сар тэрийг чинь болтчихл доо. Жингийн алдуулах тий. Тэгээ тэрэн дээр хоршоожод ажиллах хэрэгтэй л доо.
Тэгээд ингээд явах юм бол манайх мал маань дэлхийд үнэлэгдэж чадна. Нөгөө талаас мал эмнэлэг талаас эрүүл гэдгийг бид нотлох хэрэгтэй. Тэр чинь нөгөө бүгд бүртгэлтэй байх хэрэгтэй. Нэг хэсэг эмэгжүүлэл хүнээ бүртгэж чадахгүй байх. Юу малаа бүртгэх нь эмэгжүүлэн тоолно. Энэ өстө бүтэхгүй гэдэгсэн. Энийг бол ерөөсөө хийх арга нь бол малчин өөрөө хариуцлагатай, малчин өөрөө хідэн малтайгаа мэдээд тэгээд тоолуулдаг, бүртгүүлдэг, мал эмнэлгийн тэрнийхэн дагуу ажилдаг байх л ёстой л байхгүй. Тэд нэрийг сайхан одоо боловсрал мэдлэгжүүлэх шаардлагатай л байгаа. Тэгэх юм бол тэд нар чинь мэдээж хэрэг тэрийгээр хоолоо олж байгаа усуд өшөө мэдхгүйдээ хийхгүй нь л гэж байна. За би дөрөв танаас асуух гад үлдээсэн зүйлээ асууя. Хяман дээр зүлгүүг авцаа. За стүүжин. Стүүжин чинь одоо юу шилдэг юм бэ? За стүүжин бол жинхэнэ коллаген. Тий. Гэхдээ яг монголоор стүүжиннийг царцаамаг тий. Царцаамаг. Би царцаамагт хувьдаа их дуртай. Тий. Тэр царцаамагуд дотор би мэдэх ёстой зүйл гэж байна уу? За сая хяман дээр бол нэлээд сайн мэдлэгчээд авлаа. Бодож исэн надад одоо зөрүүтэй байсан мэдлгүүд ингээд цэгцлэгдээд ирсэн. Стүүжин дээр хадгалтын горин болон ер нь бусад зүйлс дээр хэрэг одоо мэдих шаардлагатай зүйлс хэрэг байна. Ерөнхийдөө бол би бас энэ практикийн юм дээрээс бол дулаан боловсролт хийгээд огцом хөргөх. Тэр бол ерөөсөө хадгалтын бас горимыг уртсах бас нэг чухал юм байна гэж. Эсвэл дулаан боловсрол хийлээ. Тэгээд огцом хөргөөд тэгээд аль болохоор температурыг бага байлгах. Хамгийн бага байлгах. Энгийн үгээр бол чанаж болгочоод огцом хөргөхтэй хөргөчн дотор илгээд тэгснэ. Тэгээд өшөө дээрээс нь одоо стүүжин гэдэг юм чинь юу гэхээр ерөөсөө холбогч идэ. Холбоос идүүдээр хийсэн. Тэр чинь жинхэнэ коллаген. Жинхэнэ коллаген. Тэрийг иддэг чинь одоо тэгэл чиний энэ арси чинь сайхан гүлгэр сайхан болгон те. Ерөөсөө коллаген гэдэг нүүрэндээ хүртэл маск тавьдаг үсттэй. Тэр чинь хамгийн сайн юмнуудаа бид нэр хаяад байгаа байхгүй. Толгой ширнээс гарч тийм үү. Үйлдвэрүүд баг тэрийг хайж шít. Тийм үү. Тэрийг аягүй сайн цэвэрлээд үйлдвэр агаар цэвэрлээд зумлж гаргаад тэгээд тэрийг эргүүлээд хэрэглэх юм бол тэр чинь жинхэнэ коллаген байхгүй. Тэр хүмүүсийг залуу хүн байлгадаг тийм үү. Тэр бүх юмнууд чинь одоо коллаген гэдэг бид нар ч одоо заримдаа уудаг үсттэй. Тэгээ нүүрэндээ түрхдэг үсттэй. Би бол тэр амт юмд нь л дуртай. Зүгээр гадагшаа зэсэл рүү нь гард юм уу юу? Гэхдээ бид нар үйлдвэр агаар төхөөрөхгүй байгаа юм чи тэр юмнууд хаяад шүү дээ. Хаяад байгаа нь харамсалтай байхгүй. Одоо юунаас нэг ерөнхийдөө махны дундаас бүлэг шүрмсүүдийг бас аваад бас тэгээд ингээд боловсруулалтанд оруулаад чанаад боловсруулаад ингээд тэр стүүжин гэж хийж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нөгөө нэг ширийг чинь бас сайхан цэвэрлээд тэндээсээ л стүүжин гаргаж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр чи жинхэнэ коллаген бол тэр бид нэр одоо малчид өвдөө хээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хөрөө тэрий чинь тэгээ хаяад байгаа. Тэгэхээр тэр чинь жинхэнэ үнцэнтэй бас боломжоо алдаад байна л гэсэн үг шүү дээ. Бид нар толгой шир дайвар дээр ч алдчихж байгаа. Дайвар дээр ч одоо жишээл дайварыг одоо сайхан чанаад боловсруулад шил дэлүү гэдэг чинь жинхэнэ төмрийн бэлтгэл. Тэрийг зөв хатаагаад ингээ хэрэглээд төмрийн бэлтгэл хэрэглэдэг улсуудад бол бас хэрэглэхэд бол тэр бол жинхэнэ органик одоо шүү дээ. Тэрийн энтрийг одоо бид нар үйлдвэр агаар төхөөрөхгүй байгаа учраас маш их хэмийг хайж байгаа. Бид нар бас яг нэг зарим нэг хүмүүс бол Монгол мах угаасаа биднэрт Монгол мах таалагддаг байх нь аргагүй шүү дээ. Төрсэн цагаасаа л хойш идсэн юм шиг. Тэгээ гадагшаа яваад үзэхлээр гадны махнуудын амт нь арай өөр сулбар энтер байх гэдэг юмнууд гарч ирдэг. Тэгээд манайх нүүдлийн гэдэг нэр дор ер нь бол бусад бүх махнаас илүү гэж хүмүүс итгэдэг. Итгэж байгаа дээрээ бүр амар илүү итгэлтэй болгодог зүйл нь нөгөө биднэрт амтагдж байгаа өөрсдийн одоо зуршсан амт шүү дээ тий. Гэхдээ дан ганцын юм уу гэсэн чинь бас биш юм шиг байна. Олон улсын тэмцээн уралдаануудад ороод бас шагнал хүртсэн алт мөнгөн медаль авсан тохиолдлууд байдаг гэж штэ танаа бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр тэр чинь нөгөө манай малын махаас болоод байна уу эсвэл нөгөө та нарын хийж байгаа бүтээгдэхүүн чинь зөвхөн мах гэлтгүү амтлагаа дээрэс нь бүтээгдэхүүний орц найрлага гэдэг юмнууд дээр давхар юм явж байгаа. Энэ яг Европ руу очихлоор яг бидрийг юугаар хэмжээд байна?
Гэхдээ яг хөө мэдээч хэрэг манай боловсруулгууд тэр тусмаа хям бүтээгдэхүүн өдрүүд бол харьцангуй сайн хөгжиж байгаа. Технологиуд маш их орж ирж байна. Сайн тоног төхөөрөмжүүд бас маш сайн орж ирж байна. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бол Герман улсад болсон махт 3 жил нэг удаа болдог. Махны үзэсгэлэнд манай бас 2-3 компани бас Монголоос оролцоод бүгдээр медаль авсан. 50 гаруй улсын 1000 гаруй бүтээгдэхүүнүүд тэнд оролцоод ингээд. За ер нь яг хөө би хувьдаа өнөөдөр нэлээд олон зүйл чиг баримжаагаа олж авлаа л да. Яг хөө хитрхи нэг талыг баримтлсан мэдээлэлс болоод хям зайц гэдэг энэ эдгээр бүтээгдэхүүнүүдийг хүний биед муу гэдэг талд нь байсан учраас ойрын хэдэн жил ер нь бол худалдаа авалт хийж идээгүй. Тэгээд бас хагас боловсруулсан зүйлс ер нь муу гэдэг. Аль болох органик тэ нэг шууд бүтээгдэхүүн одоо боловсруулаагүй байхад нь аваад өөрөө хийж итгэл чиглэл рүү байлаа л та. Тэгээд өнөөдөр бас нэг айгүй чухал юм олж мэдсэн нь хям гэдэг зүйл нь асуудал нь өөрт нь байгаа юм биш. Анх бэлтгэж байгаа үйлдвэр маань өөрөө махан хаанаас авч яаж боловсруулсан, яаж бойсон махыг олж авч хямаа хийсэн нэгдүгürt. Дараад нь дэлгүүрийн лангуун дээр ирэх хүртлээ хадгалтын горим зөрчсөн юм үгүй юм уу гэд. Тэгээд бид нэр өөрсдөө аваад гэртээ оруулж идчихэд хэсгийг нь хадгалаад дараад нь идэхдээ тэр гормоо эвдсэн үү эвдээгүй юу гэд. Ингээд айгүй олон шат амжлага байна л та хүний мэдэх ёстой зүйлс. Тэгэхээр өнөөдөр бол айгүй олон одоо асуултууд байсныг та хариулж өглөө. Тэгээд би бол үдсэн хүмүүсийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ яасан ч их олон бүтээгдэхүүнтэй болцсон. Ойрд ерөөсөө анзаараагүй байсан чинь одоо таныг ярьж хахад би шүлсээ залгаас сууж илаа. Нөгөө нэг платер дээр байдаг давхар утлах гэлдгсэн чи амт нь аманд амтагтаал тэгэл нүдэнд харагтаал идмэр санагтаад байлаа л да. Тэгээд ажилд нь амжилт төсмөр байна. За баярлалаа. Энэ подкастаар бас хүмүүс энэ хям хортой юу гэдэг юмд тодорхой хэмжээний мэдээлэл авсан байх гэж бодож байна. Дээрээс нь мэдээч хэрэг энэ салбар бас хөгжиж байгаа. Тийм байна. Тий, маш сайн хөгжиж байгаа. Тэгээд бид нэр өшөө бас энэ Монгол малынхаа махаар хийсэн бүтээгдэхүүнийг хадгалтай хугацааг нь өшөө сабаглавуудлаар уртсгаж байгаа. Сүүлийн үеийн янз бүрийн сабаглавуудлуудыг бас хөргөн хэрэглэгдэж байгаа манай үйлдвэрүүд дээр. Тэгэхээр тийм сабаглавуудлаар бас аль болохоор одоо эрүүл чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх юм зорилго тавьж байгаа. Мах өөрөө анханасаа эрсдэлтэй. Тэрийг л бид нэр одоо шинэ технологи тэгээ сабаглаа бодвол үгээр хөгжүүлж байна л гэсэн үг. Тэгэхээр би бол өнөөдөр хэлэхэд бол манай хэрэглэгчид бол энэ бүтээгдэхүүнийг манай Монгол малын махаар хийсэн. Өшөө дээрээс манай Монгол энэ хямнууд итгэх хэрэгтэй. За тэр ажилд нь амжилт хүсье. Мэдээж хамт олон хүний зүтгэл орж байгаа бох. Тэгээд хамт олонд нь бас амжилт хүсмээр байна. За баярлалаа. Окей. За манайхаа өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн авсан мэдээлэлээ дан ганцаар өөртөө битгий үлдээгээрээ бусдаагаа хуваалцаараа энэ сэдвээр ярилцаараа. Тэгээд санал бодлоо бид нартэй чөлөөт бичиж илэрхийлээрэй. Бид нар та бүхнийхээ саналыг үргэлж хардаг шүү, уншдаг шүү. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Тань жаргалыг хүсье. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш их урам авдаг учраас цааш та хүрэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх гих зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкаста зогсоомооргүй байна, үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доор байгаа шүү. Баяртай.